Сайн байцааны телевизчтэй бидний бэлтгэн явуулдаг компьютер жилийн ээлж дугаар үүгэр хэлж байна. За энэ удаагийнхаа дугаараас эхлээд бид нэр Excel програмыг заах болно. За Microsoft Excel гэж одоо Word Excel гэж бид нар сайн мэддэг ийм Office-ийн багц програмуудын нэг байдаг. За нэгтлэн бодог бүртгэлж буюу тий тооцоо бүртгэлийн ажил хийдэг хүмүүст хамгийн өргөн хэрэгэлдэг ийм програм байгаа. За Excel програм бол өөрөө бол ийм хүсдэгдэг хэлбэртэй мэдээлэл боловсруулдаг. Ерөөсөө баримтын цанх анх нэгдэн гутлал бэлэн яхаа мөр байгаа бүх юм хүсдэг хэлбэртэйгээр одоо мэдээлэл оруулж босгох зорилсон ийм баримтууд нийтэм байгаа. За багнууд нь болохоор A, B, C, D гэмтэй үсгээр ингээд дугаарлагдаж явсан байдаг бол мөрөөд нь харин нэгээс ихтэй доошоо тоогоор дугаарлагдсан ийм хэлбэртэй байдаг. За тэгэхээр бид нар өмнөх одоо Word жилийг явуулахдаа Office-ын 2003 гэдэг хэлбэртэй явуулсан. За Microsoft Office маань одоо 2007 гэдэг хэлбэр гарсан. Тэрний одоо хэрэглэгчд маш өргөн хэрэгжилж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ удаагийнхаа хичээлээс эхлээд Excel-ийг заахдаа 2007 тэрийн тулгуур заахаар ингэж одоо шийдсэн байгаа. Тэгэхээр бид нар 2007-2003 хооронд ямар ялгаа байгаа юм бэ? Хамгийн гол нь эхлээд ялгааг нь ярьж өгөөд тэгээ Excel гэдэг програм маань өөрөө ер нь ямар зорилготой юм те? Ямар онцлогтой юу хийдэг гэдгийг ингээд заах болно. Office 2003-ын хувьд ерөнхий харагт байдал нь юм байгаа. Ер нь Excel ч Word ч тийм ээ. Ерөнхийдөө бол ингээд нэг юм цэсний мөртэй, цэсний мөрний доотлолт нь болохоор хэрэгслийн самбар гэдэг юм одоо түүл бараар байрлуулсан юм самбарууд байрладаг. За энэ самбаруудыг бидний ашиглан ер нь үндсэн одоо өдөр тутмын хийдэг үйлдэлүүдээ хийдэг шүү дээ. Файл нээх, хадгалах, копи, пест гэдэг юм уу те. Тэр бүх үйлдэлүүдийг хийдэг. За ингээд баримтын цонхон дотроо бид нар үндсэн програмын цонхон дотор бол баримтын цонх нь өөрөө бие даасан юм цонх байдалд орж ирдэг. За Excel маань өөрөө бол book гэсэн ийм одоо баримтыг үүсгэдэг. За book гэдэг нь өөрөө ном гэсэн үг тийм ээ. Тэгэхээр Excel-ийн баримт болохоор дотор олон одоо хуудастай за sheet гэж нэрлэдэг юм олон хуудастай ном байдалтай ажилладаг юм байгаа. Доошоо тоолох юм бол тэр нь болохоор 65536 мөртэй байдаг. За энэ бол Excel 2003-ын одоо үзүүлэлтүүд. Харин багны тоолох юм бол тэр нь 256 баг нь байд юм аа. За би бол одоо эхний багны хамгийн доод ирсэн чинь 65536 гэсэн мөрийн дугаар харуулж байна. За хамгийн сүүлийн баган дээр ихэд тэр маань болохоор 256 гэсэн одоо дугаар тий би доор нь угаасаа дараас нь тооноод дугаарлаж үзүүлсэн. Тэгэхээр 256 баг нэрч явж байгаа. За багнуудад өөрөө A, B, C гэж үсгээр явдаг учраас үсгэнүүд нь дуусаад тийм ээ Z гэж дуусаад тэгээд A-гийн A, A-гийн B, A-гийн C хэмтэд давхар үсгээр явж байгаад ингээд яхаа I, V гэсэн үсгэнээр дууссан байна шүү дээ. За тэгээ би нэг одоо програмын цонхонтой хэд хэдэн баримтыг зэрэг нээж болдог. Энд бол сая үзүүлж байна. Одоо book 1, book 2-ыг бол зэрэг нээлээ. Тэгэхээр 200 хоёулаа үндсэн одоо програмынхаа цонхонтол багтаж харагдаж идэм баг. За 2003 гэдэг яг хөлбөр бол иймэрхүү байдаг тийм ээ. Office 2003-ын хувьд ерөнхий харагт байдал нь ийм байгаа. Ер нь Excel ч Word ч тийм ээ. Ерөнхийдөө бол ингээд нэг юм цэсний мөртэй, цэсний мөрний доотлолт нь болохоор хэрэгслийн самбар гэдэг юм одоо түүл бараар байрлуулсан юм самбарууд байрладаг. Үндсэн програмын цонхон дээр бол баримтын цонх нь өөрөө бие даасан юм цонх байдалд орж ирдэг. За Excel маань өөрөө бол book гэсэн юм одоо баримтыг үүсгэдэг. За book гэдэг нь өөрөө ном гэсэн үг тийм ээ. Тэгэхээр Excel-ийн баримт болохоор дотор олон одоо хуудастай, за sheet гэж нэрлэдэг юм олон хуудастай ном байдалтай ажилладаг юм байгаа. Доошоо тоолох юм бол тэр нь болохоор 65536 мөртэй байдаг. За энэ бол Excel 2003-ын одоо үзүүлэлтүүд. Харин багны тоолох юм бол тэр нь 256 баг нь байд юм аа. За би бол одоо эхний багны хамгийн доод ирсэн чинь 65536 гэсэн мөрийн дугаар харуулж байна. За хамгийн сүүлийн баган дээр ихэд тэр маань болохоор 256 гэсэн одоо дугаар тий би доор нь угаасаа дараас нь тооноод дугаарлаж үзүүлсэн. Тэгэхээр 256 баг нэрч явж байгаа. За багнуудад өөрөө A, B, C гэж үсгээр явдаг учраас үсгэнүүд нь дуусаад тийм ээ Z гэж дуусаад тэгээд A-гийн A, A-гийн B, A-гийн C хэмтэд давхар үсгээр явж байгаад ингээд яхаа I, V гэсэн үсгэнээр дууссан байна шүү дээ. За тэгээ би нэг одоо програмын цонхонтой хэд хэдэн баримтыг зэрэг нээж болдог. Энд бол сая үзүүлж байна. Одоо book 1, book 2-ыг бол зэрэг нээлээ. Тэгэхээр 200 хоёулаа үндсэн одоо програмынхаа цонхонтой л багтаж харагдаж идэм баг. За 2003 гэдэг яг хөлбөр бол иймэрхүү байдаг тийм ээ. Тэгвэл 2003-2007 хооронд ямар
ялгаатай байг гэдгийг үзье. За 2003 бол эндсэн үйл ажиллагаа голцсон цэс болон хэрэгслийн самбар дээр байгаа товчлороор хийгддэг. За тэгвэл 2007 одоо ямар хэлбэртэй болсон гэдэлээ үзцгээе. За би энэ 2007-гийн цанхаг бол энэ доотлоо нийцээд байж байна. 2007-гийн цанх байж байна. За энэ болохоор. За 2007-гийн цанхыг харахад бол нэлээд ийм онцлог бол харагдаж байгаа. За энэ онцлог ялгааг нь хэдүүлээ үзчихээ. Тэгээд яг Excel програм маань өөрөө үндсэн одоо ямар үүрэгтэй юм бэ гэдгийг бол үзэх юм аа. За 2007-гийн бол энэ тухайн програмын үндсэн одоо яг цогны зүүн талд нь бол ийм Office button гэдэг ийм одоо тавчнагдсан байна. За би бол сая түрүүчийн цогноос нэг сайн ялгаж харагдахгүй байж зөвхөн харагдах байдлыг өөрчлөж жоохон тод ийм бараан болгоцсон байж байна. За энэ бараан өнгөн дээр нэхлэ тайлбарлчихъя. За энэ дээдлэлт болохоор 2003-ын цонх харагдаж байгаа. 2003-ын цонхны баримтын одоо яг програмынхаа одоо үндсэн толгой цонхны дээдлэл юуны баруун талд эмблем байдаг. Тэгвэл 2007 дээр бол тийм ээ. Тэр эмблемийн оронд болохоор ийм Office button гэдэг юм баатан гараад ирсэн байгаа. За энийг шар өнгийн ийм том баатан байна шүү дээ. За тэр баатан дарагдсан гол тэрэн дээр хамгийн өргөө гэлдэн шинэ баримтыг үүсгэх, урд нь үүсгэсэн баримтыг одоо нээх, хадгалах, принт preview гэдэг ийм командод оруулсан байгаа даа. За дараад нь бол энэ Quick Access button гэж toolbar гэдэг нэг хэсэг ийм хэрэгсэн самбар байдаг. За харин баруун гарагт болохоор баримтаа өөрийг нь томруулах жижигрүүлэх хаахад зориулагдсан ийм одоо баатангууд бол байрлаж байгаа. За түрүү хэлжсэн одоо Office 2003-ийн хувьд бол цэсэн дээр голдож ярьдаг тийм ээ. Цэс болон хэрэгсэн самбар дээр голж ярьдаг бол 2007 дээр бол цэс гэдэг бол байхгүй болсон байна. За энэ харагдаад байгаа маань үндсэндээ бол цэс юм шиг харагдаад болж энэ бол цэс гэж нэрлэдэггүй. Үүнийг бол tab гэж нэрлэдэг. За tab гэдэг нь болохоор өөр юм хавтгаануудын самбарнуудыг наан цаана ингээ урд тань оруулах байдлаа байрлуулсныг бол tab гэж нэрлэдэг юм байна. Тэгэхээр энэ табуудын толгой гарчгуудад бид нар тархиж байгаа. Хамгийн их home гэж харагдаж байна тийм ээ. За ингээд табуудын толгой гарчгуудад дахлаар тухайн тэр табыг өөрөг нь хамгийн урд талд нь бол суглаж харуулж байгаа гэсэн. За энэ байдалтай. За энэ табуудыг бие биендээ давхарлаж харуулж байгаа үед энэ үндсэн одоо товчлорууд нь харагдж байгаа нэг юм саарлангийн том дэвсгэр байж тийм ээ. За энэ саарлангийн дэвсгэрийг ribbon буюу туус гэж нэрлэдэг юм билээ. За туус гэсэн монголог англиар бол ribbon гэж нэрлэлсэн байсан. За энэ ribbon гэдэг хэсэг дээр л ерөөсөө үндсэн одоо бидний хэрэглэх командууд нь бүгд байрлаж байгаа. За айд нэг табын дээр байгаа ribbon дээр бас командуудыг бас гүйцэтгэдэг үүргээр нь жоохон бас ангилсан байдлаар байрласан байдаг. За жишээлбэл одоо энэ home гэдэг табны үед хамгийн ихэнд нь clipboard буюу санах ойтой ажиллах командууд эндээ байрласан байх чийтэй. Дараад нь бол фонт холбоотой ажиллах командуудыг энд нь байрласан байна тийм ээ. За гихслэнгээр яс жоохон бүлгэлж гсэн байралтай байх нь шүү дээ. Бүлгэлсэн байдлаар байрласан байна. За энэ самбар дээр байрлаж байгаа товчлоруудын баруун гарталт нь хэрвээ нэг ийм жижигхэн гурвалжин тэмдэг доошо заасан гурвалжин тэмдэг байх юм бол түүнийг дараад үзэх хэрэгтэй. Энэ бол тухайн одоо командыг өшөө дэлгэрүүлсэн өшөө олон сонголтыг харуулж өгч байгаа. Яг тухайн дээр командтай холбоотой гэхдээ нэмэлт сонголтыг харуулж өгдөг. Ийм одоо жижигхэн гурвалжин тэмдэг бол байрлсан байгаа. Тэгэхээр яг энэ Office 2007 дээр анх ажиллаж байгаа хүний хувьд бол магадгүй 2003 дээр ажиллаж сурцсан байгаа тохиол жоохон одоо яг дасгүй эвгүй байж магадгүй. Гэхдээ ямар команд хаана байрлдаг вэ? Аль одоо табан дээр ямар төрлийн командад байрлаж байгаа гэдгийг нэг л удаа тогтооод авчих юм бол харин ч гарт тархан эвтэйхэн байдаг одоо ийм онцгой юм байна лээ. Тэгэхээр яг Office 2007 бол яг илүү өргөн боломжтой илүү одоо хүнд ажиллахад эвтэйхэн болгож хийгцэн гэж ойлгож болох юм аа. (2003) 2007 хэрэг хооронд ямар ялгаатай байг гэдгийг үзье. За би энэ 2007-гийн цанхаг бол энэ доотлоо нийцээд байж байна. 2007-гийн цанх байж байна. За энэ болохоор. За 2007-гийн цанхыг харахад бол нэлээд ийм онцлог бол харагдаж байгаа. За энэ онцлог ялгааг нь хэдүүлээ үзчихээ. Тэгээд яг Excel програм маань өөрөө үндсэн одоо ямар үүрэгтэй юм бэ гэдгийг бол үзэх юм аа. За 2007-гийн бол энэ тухайн програмын үндсэн одоо яг цогны зүүн талд нь бол ийм Office button гэдэг ийм одоо тавчнагдсан байна. За би бол сая түрүүчийн цогноос нэг сайн ялгаж харагдахгүй байж зөвхөн харагдах байдлыг өөрчлөж жоохон тод ийм бараан болгоцсон байж байна. За энэ бараан өнгөн дээр нэхлэ тайлбарлчихъя. За энэ дээдлэлт болохоор 2003-ын цонх харагдаж байгаа. 2003-ын цонхны програмынхаа одоо үндсэн толгой цонхны дээдлэл юуны баруун талд нь эмблем байдаг. Тэгвэл 2007 дээр бол тийм ээ. Тэр эмблемийн оронд болохоор ийм Office button гэдэг юм баатан гараад ирсэн байгаа. За энийг шар өнгийн ийм том баатан байна шүү дээ. За тэр баатан дарагдсан гол тэрэн дээр хамгийн өргөө гэлдэн шинэ баримтыг үүсгэх,
урд нь үүсгэсэн баримтыг нээх, хадгалах, принт preview гэдэг ийм командод оруулсан байгаа даа. За дараад нь бол энэ quick access button гэж toolbar гэдэг нэг хэсэг ийм хэрэгсэн самбар байдаг. За харин баруун гаралт болохоор баримтаа өөрийг нь томруулах, жижигрүүлэх, хаахад зориулагдсан ийм баатангууд бол байрлаж байгаа. Түрүү хэлжсэн Office 2003-ийн хувьд бол CIS-н дээр голдож ярьдаг тийм ээ. CIS бол хэрэгсэн самбар дээр голж ярьдаг бол 2007 дээр бол CIS гэдэг бол байхгүй болсон байна. За энэ харагдаад байгаа маань үндсэндээ бол CIS юм шиг харагдаад байгаа ч энэ бол CIS гэж нэрлэдэггүй. Үүнийг бол Tab гэж нэрлэдэг. За Tab гэдэг нь болохоор өөр юм хавтгаануудын самбарнуудыг наан цаан ингээ урд тань оруулах байдалтай байрлуулсныг бол Tab гэж нэрлэдэг юм байна. Тэгэхээр энэ Tab-уудын толгой гарчгуудад бид нар тархиж байгаа. Хамгийн эхлээ Home гэж харагдаж байна тийм ээ. За ингээд Tab-уудын толгой гарчгуудад тахлаар тухайн төр Tab-ыг өөрөг нь хамгийн урталт нь бол суглаж харуулж байгаа гэсэн үг. За энэ байдалтай. За энэ Tab-уудыг бие биендээ давхарлаж харуулж байгаа үед энэ үндсэн товчлууд нь харагдж байгаа нэг юм саарлангийн том дэвсгэр байж тийм ээ. За энэ саарлангийн дэвсгэрийг ribbon буюу туус гэж нэрлэдэг юм. За туус гэсэн монголог англиар бол ribbon гэж нэрлэлсэн байсан. За энэ ribbon гэдэг хэсэг дээр л ерөөсөө үндсэн бидний хэрэглэх командууд нь бүгд байрлаж байгаа. За айд нэг Tab-ын дээр байгаа ribbon дээр бас командуудыг бас гүйцэтгэдэг үүргээр нь жоохон бас ангилсан байдлаар байрлуулсан байдаг. За жишээлбэл энэ Home гэдэг Tab-ны хувьд хамгийн ихэнд нь clipboard буюу санах хойтой ажиллах командууд энд дээр байрласан байх чийтэй. Дараад нь бол фонт холбоотой ажиллах командуудыг энд нь байрлуулсан байна тийм ээ. За гихшлэнгээр яс жоохон бүлгүүлж гисэн байралтай байх нь шүү дээ. Энэ бүлгэлсэн байралтай байрлуулсан байна. За энэ самбар дээр байрлаж байгаа товчлуудын баруун гарталт нь хэрвээ нэг ийм жижигхэн гурвалжин тэмдэг доошо заасан гурвалжин тэмдэг байх юм бол түүнийг дараад үзэх хэрэгтэй. Энэ бол тухайн командыг өшөө дэлгэрүүлсэн өшөө олон сонголтыг харуулж өгч байгаа. Яг тухайн дээр командтай холбоотой агтай нэмэлт сонголтыг харуулж өгдөг. Ийм жижигхэн гурвалжин тэмдэг бол байрлсан байгаа. За Excel програмын гол онцлог нь болохоор голцоо тооцоо хийж явдаг. Тэгэхээр тооцоо томьёо хийж явдаг учраас тооцоо томьёо зөвлөсөн юм томьёоны мөр гэж тусгай мөр байрлал юм байгаа. За энийг бол формула бар гэж нэрлэдэг энэ цагаан мөрийг формула бар. За түүний урд талд байрлаж байгаа мөр нь болохоор хаягийн мөр гэж нэрлэдэг. Энийг болохоор хаягийн мөр. Яагаад хаягийн мөр гэж нэрлэж байгаа гэхээр хүснэгтийн нүд болгон хаягтай байдаг. За нүдний хаяг нь болохоор баг нь мөрийн дугаарыг авдаг байхгүй юу? За яг одоо C3 гэж авсан байж байна. Яагаад бол C багны 3 дахь мөрөнд очсон байгаа. За одоо бол A-гийн 3. Яагаад энэ бол A гэдэг багны 3 дахь мөрөн дээр байрлаж байгаа гэсэн. За бид нар одоо энэ 2007 Excel 2007-ийнхаа өөрийнх нь боломж нь зүйтэй. 2007 бол хичнээн мөрөг үздэг юм бэ гэд хамгийн доотлон мөрөн дээр нашид үзсэн чинь энэ болохоор сая 48 мянган мөр үзүүлж байгаа. За ерөөсөө сая 48 мянган мөртэй тийм том хэмжээний хүснэгтэй боловсруулж иддэг юм байна. За хойш нь явахлаа нэг ABCD гэдэг давхар хэсэг дуусан гол Z-с хойшоо 2 давхар хэсэг яваад байгаа шүү дээ. Хүсний дугаарлал нь багны дугаар. Тэгэхээр би тэрийг хойш нь дугаарлуулж үзье. Хамгийн эхний баган дээр нэгэн тоо тавьчаад за түүн дээр би жижигхэн томьёо оруулж агаад төгсгөлийн баг нартал дугаарлуулж үзэж байгаа. За томьёогоо оруулаад энийг сүүлд бид нар үзэн л да яг томьёо яаж оруулдаг тийм ээ. За ямар ч сан одоо би энэ томьёо оруулчаад окей тавьшид дараад ингээд шугам хэлбэрээр тийм ээ. Багнаар нь одоо мөрөөр нь тийм мөрийн дагав гэсэн шүү дээ. Raw гэдэг мөрийн дагав. Мөрийн дагав гэдэг маань багнаад нь дугаарлаж байгаа юм чинь. Тэгээ би мөрийн дагав дугаарлуулчаад хамгийн сүүлчийн мөрөн дээр очиод үзье. Тэгсэн энд бол яхаа 16384 гэсэн юм дугаар харагдаж байна. 16384. Тэгэхээр Office 2007 болохоор маш том хэмжээний яг ийм хүснэгдсэн самбартай ажилладаг байна шүү дээ. 2003 нь болохоор 65536 мөр 256 багантай ажиллаж байсан. Office 2007 бол яаж юм? Сая 48 мянган мөртэй 16384 багантай ийм том хэмжээний одоо хүснэгдсэн самбартай ажилладаг юм шүү дээ. За тэр хүснэгдсэн самбараа бид нэр sheet гэж нэрлэдэг байгаа тийм ээ. Sheet. Энд дээр харагдаж байна sheet 1, sheet 2, sheet 3 гэдэг. Яг Excel-ийн одоо book анх нэгдэхдээ цаанаас сонгогдсон байдлаар бол 3хан sheet-тэй нэгддэг. Гэтэл бид нар тэрийг бол 250-тай хүртэл нэмэгдүүлж болдог. Ер нь Excel өөрөө бол яг 250-тай хүртэл тооны одоо sheet-ийг өөртөө агуулж болдог асар том хэмжээний электрон ном байдалтай баримтыг үүсгэдэг юм аа. За Excel програмын гол онцлог нь болохоор голцоо тооцоо хийж явдаг. Тэгэхээр тооцоо томьёо хийж явдаг учраас тооцоо томьёо зөвлөсөн юм томьёоны мөр гэж
тусгай мөр байрлалын байгаа. За энийг бол формула бар гэж нэрлэдэг энэ цагаан мөрийг. Формула бар. За түүний урд талд байрлаж байгаа мөр нь болохоор хаягийн мөр гэж нэрлэдэг. Энийг болохоор хаягийн мөр. Яагаад хаягийн мөр гэж нэрлэж байгаа гэхээр хүснэгтийн нүд болгон хаягтай байдаг. За нүдний хаяг нь болохоор баг нь мөрийн дугаарыг авдаг байхгүй юу? За яг одоо C3 гэж авсан байж байна. Яагаад бол C багны 3 дахь мөрөнд очсон байгаа. За одоо бол A-гийн 3. Яагаад энэ бол A гэдэг багны 3 дахь мөрөн дээр байрлаж байгаа гэсэн. 2007 он хичнээн мөрийг үздэг юм бэ гэдэг хамгийн доотлон мөрөн дээр нашид үзсэн чинь энэ болохоор сая 48 мянган мөр үзүүлж байгаа. Тэгвэл хойш нь дугаарлуулж үзье. Хамгийн эхний баган дээр нэгэн тоо тавьчаад за түүн дээр би жижигхэн тамиа оруулж хагаад төгсгөлийн баган нартал дугаарлуулж үзэж байгаа. За ямар ч сан одоо би энэ тамиа оруулчаад окей тавьчаад дараад ингээд шугам хэлбэрээр тийм ээ багнаар нь одоо мөрөөр нь тийм мөрийн дагаа өсгөж ро гэдэг мөрийн дагаа. Мөрийн дагаа гэдэг маань багнууд нь дугаарлаж байгаа юм чинь. Тэгээ би мөрийн дагаа дугаарлуулчаад хамгийн сүүлчийн мөрөн дээр ничээд үзье. Тэгсэн энд бол яхаа 16384 гэсэн юм дугаар харагдаж байна. 16384. Тэгэхээр Office 2007 болохоор маш том хэмжээний яг ийм хүснэгдсэн самбартай ажилладаг байна шүү дээ. 2003 нь болохоор 65536 мөр 256 багантай ажиллаж байсан. Office 2007 бол яаж юм? Сая 48 мянган мөртэй 16384 багантай ийм том хэмжээний одоо хүснэгдсэн самбартай ажилладаг байна шүү дээ. За тэр хүснэгдсэн самбараа бид нэр sheet гэж нэрлэдэг байгаа тийм ээ. Sheet. Энд дээр харагдаж байна sheet 1, sheet 2, sheet 3 гэдэг. Яг Excel-ийн одоо book анх нэгдэхдээ цаанаас сонгогдсон байдлаар бол 3хан sheet-тэй нэгддэг. Гэтэл бид нар тэрийг бол 250-тай хүртэл нэмэгдүүлж болдог. Ер нь Excel өөрөө бол яг 250-тай хүртэл тооны одоо sheet-ийг өөртөө агуулж болдог асар том хэмжээний электрон ном байдалтай баримтыг үүсгэдэг юм аа. Excel дээр ямар нэгэн мэдээлэл бичихтэй айлыг нүдийг идэвхжүүл бичих хэвээр. Идэвхжсэн нүд маань өөрөө ийм дөрвөлжин хүрээтэй харагддаг юм байгаа. Өшөө бас яг тухайнтай идэвхжсэн нүдний харалдаа бага нь олон мөрнөр ийм сонгогдсон тод өнгөтэй харагддаг байхгүй. За ингээ бид нар яг айлын нүдийг идэвхжүүлээд тэр нүдэн дээрээ мэдээлэл бичиж явдаг. За бидний Excel-ийн одоо энэ хамгийн доотлого статус мөр гэж нэрлэдэг. Статус мөрний энэ баруун доотлон болон доллоор Excel-ийн харагдах байдлыг тохируулдаг 3 төвч байгаад байгаа. За хамгийн эхний нормал view гэж яддаг. За нормал view гэдэг нь яг одоо миний ард харагдж байгаа энэ байдал. Ямар нэгэн хууц ч юм уу те тодорхой тийм одоо хэсэг бол таслагддаг байгаа байдал. Түүний ард талд нь болохоор page layout гэж яддаг. За энэ бол 2007 дээр гарчсан шинэ ойлголт. 2007 дээр л яг Excel-ийн баримтыг бид нэр page layout буюу хууц цус байдлаар саргаж харж болдог. За даад нь бол яг page bricks юм бас сонголт байгаа. За хамгийн сүүлд нь болохоор энэ доотлол zoom буюу харагдах байдлыг томруулж ирүүлдэг юм. Тавчил шууд бидний нүднэр байрлсан байгаа. За хамгийн дээд нь бид нар 400% буюу хамгийн том нь 400% болгож томруулж болно. Дөрөвдгэн томруулж болно. Мөн жижигүүлж болно тийм. Тэгэхээр бид энэ zoom гэдэг хэсэгтээ байрлаж байгаа хэвтэй энэ scroll шугамыг нэмэх талрын чим хасах талрын шилжүүлснээр бид яг Excel-ийн баримтын одоо харагдах байдлыг бол томруулж жижигүүлж болж байгаа. Энэ бол зөвхөн баримтандаа нөлөөлдөг юм zoom байх нэ. За мэдээж том хэмжээний хүснэгттэй ажиллаж байгаа учраас бид нар төлөөхөө бидний одоо самбарын баруун гарт болон доотлолт бол хэвтэй босоо слайдер байгаа. За слайдер гэдэг маань цонхон дээр багтаж харагдахгүй мэдээллийг багтааж харахын тулд тийм ээ би дээш нь доош нь гүйлгдэг зүйлийг хэлэх шүү дээ. За гүйлгэгч шугамч гэж манайхан нэрлэдэг байгаа. Тэгэхээр слайдер бол энэ бидний одоо баруун гарт болон доотлол байрладаг юм байна. За бүр доотлыг нь болохоор би 250 хүртэл тооны шийдийг нэмж болдог гэсэн тийм ээ. За мэдээж 2 3хан шийд байгаа тохиолдолд тэрийг уршин хайшин гүйлгэхгүй л дээ. Тэгвэл олон тооны шийд байгаа тохиолдолд шийдүүдээ уршин хайшин гүйлгэж харахын тулд энэ доотлолт нь шийдэг гүйлгэгч нэм 2 шугам бол 4 одоо баатан бол байрлсан байж байна. Хамгийн эхний шийдэн дээр очих шийдийг нэгээр урагшлуулах, нэгээр хойшлуулах хамгийн сүүлийн шийдэн дээр одоо очих гэсэн үг тийм ээ. За ийм байдлаар бид нэр шийдийг бол бас удирдах болно. За баримтын цанх маань өөрөө үндсэн програмын цанхантай бие даасан цанхолж ажилладаг. За сая бол баримтын цанхны өөрийнх нь одоо сэргийх баатан дарж агаад за сэргийх баатангоор яг энэ цонхон дээр жижиг хэлбэртэй болгоод харуулж байна. За энэ бол баримтын цанх маань бие даасан цанх байгаа гэдэг нь харагдаж байна. За буцаага бид нэр том төвчөнд хангуулна хамгийн дээд төвчөндөө очно гэсэн үг. За ингээд бид нар Excel програмынхаа үндсэн ойлголтуудыг авлаа. За дараагийн хичээлээр дахин уулзлаа баяр таа.